байна. Зам тээвэр хот байгуулалтын яамны сайд ярьж байна. Ингээд тэгээд энэ их хурлын гишүүд ярьж байна. Энэ өөрсдөө ярьж байгаа юм нэг биш. Дандаа одоо олон өнцгөөс гэдэг нь давуу тал, сайн тал байж магадгүй. Гэхдээ зөрчилтэй мэдээлүүд их явуулж байна. Барууныхны чиг хандлагад бид явах хэрэгтэй юм уу? Альсвал хоёр том гүрний дунд байгаа Монголын бодлого, үндэсний аюулгүй байдал ба хэрэг мэдээллийн баримтлах бодлого маань өөр байх хэрэгтэй гэдэг тийм чиг гаргах хэрэгтэй юм уу? Энэ дээр одоо үндэсний аюулгүй байдлаас жишээлбэл ийм баримжаа гаргаж хэвлийнх нь бүгжөөх юм уу? Иймэрхүү юмнуудыг одоо аль эсвэл бид нэр одоо өөрсдөө хэвлийн редакцийн цензурээ тогтоогоод энэ манай аюулгүй байдал халгаатай учраас гэдэг юмаа тогтоогоод явах юм уу? За энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго бол хэвлэл мэдээлэлд ямар нэг дарамт шахалт үзүүлэхийг зориогүй. Харин үндэсний аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй учраас цаашид тал талаасаа яаж хамтран ажиллах уу гэдэг дээр тодорхой ойлголцолд хүрэхэд чиглэсэн гэсэн тайлбарыг ерөнхийлөгчийн зөвлөх өгөөд байна. Хамгийн гол нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад хэвлэлийнхний үзэгний үзүүр ямар их үн цэнтэй вэ гэдэг тухайд хэлэлцүүлэгт оролцогсод хөндөж ярилцлаа. Хэвлэлийн хүрээлэн 15 жилийнхэн ойн хүрээнд сэтгүүлчдийн дунд чанартай сэтгүүл зүг хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэсэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Сэтгүүлчдээ мөнгөний боол болгохын тулд яах ёстой талаар мэргэжил нэгтүүд санал бодлоо илэрхийллээ. Сэтгүүлчид сонгуулийн хооронд ам загоодог болсон. Хэн нэгний эрх ашигын төлөө ард түмний тархийг угаадаг болсон. Ёс зүйгүй, хариуцлагагүйгэд олон арван гашуун шүмжийг Ахмад туршлагатай сэтгүүлчид хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Харин тэд чанартай сэтгүүл зүг хөгжүүлэхэд эдийн засгийн хөшүүргээс гадна юу хэрэгтэй байгааг ингэж хэллээ. Үйл ажиллагааны буруу бусдаас ирж хайх бол амархан. Өөрсдөөсөө ирж хайх бидэнд бас юу вэ? Бидэнд хийх боломж юу вэ? Бидний үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдал юу байна вэ гэдгийг бас бид олж харж чаддаг байх ёстой. Ёс зүйн дүрмийг сонин телевизгээд сэтгүүлчид ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага бүр дор дороо гарган алтан дүрмээ болгож ажиллавал яасан юм бэ гэж сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч санаачлаг гаргасан бол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан Ахмад сэтгүүлч Цэрэнжавга сэтгүүлийн үйл ажиллагааг идэвхтэй болгож дотоод хяналтыг сайжруулах хэрэгтэй гэсэн санал тавилаа. Биднэрт бол хамгийн чухал бидний хийх ёстой зүйл бол өөрийн зохицуулт юм аа. Би та бүхэнд шинэ юм хэлэхгүй байгаа байх. Хэрвээ бид нэр өөрийн зохицуултыг сайн хийж чадах юм бол бид нэр өөрсдөө төдий чинь эрхчлөөтэй байна. Хэрвээ өөрийн зохицуултаа хийж чадахгүй байх юм бол хуулийн зохицуулт илүү хүчтэй болоод ийм одоо хамааралтай сав шиг ийм нөхцөл байдал байх юм аа. Тэгэхээр би өөрийн зохицуултыг одоо энэ дээр бид нар ажиллах хэрэгтэй гэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар өрсөлдөө их болсон гэж мэргэжлийн бус хүмүүс ярьдаг. Яг үнэнээ хэлэхэд энэ бол чанарын өрсөлдөөн биш, зүгээр л тооны өрсөлдөөн болчиход байгаагч зарим нэг нь онцоллоо. Манайд одоо дөнгөж сэтгүүлчид дөнгөж нэг хүлээ олж ирсэн хүн өөр хэвлэл мэдээлэлд очиод албаны дараагаар очиж байгаа. Тэгэхээр чи энд дөнгөж боловсрогдож гүйцээгүй байсан хүн дараагийн албан дээр тэнд дахиад хоёр дахь шатнд дунд чатанд очно гэдэг чинь тэр хүний гараас бас дахиад юу гарах уу те? Чанартай сэтгүүл зүг хөгжүүлэхэд бол мэдлэгтэй очих хэрэгтэй, мэдээлэлтэй очих хэрэгтэй. Ингүүл бодтой зөв мэдээлэл төрнө. Ардчилсан сэтгүүл зүй хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа хэвлэлийн хүрээлэнгийнхэн өнөө цагт салбарын хамгийн эмзэг асуудал хэмээн үзэж хэлэлцүүлгийн энэ сэдвийг сонгосон гэж байна. Тэгэхээр асуудал дэвшүүлж байна гэдэг маань цаана асуудал байна гэсэн санаа бас байгаа. Өөрөөр хэлбэл бид ардчилсан тогтолцоонд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбар мэдээж хэрэг өөрчлөгдөж байгаа боловч яг одоо үнэхээр хараат бус мэргэжлийн ёс зүйтэй хариуцлагатай байж чадчих байна уу гэдэг асуултанд нэг үгээр хариулах юм бол дутагдaltaй байна. Сэтгүүл зүг чанартай, тэнцвэртэй, ёс зүйтэй байлгахын тулд эзэдтэй нь биш, сэтгүүлчтэй нь ажиллах шаардлагатай. Тэрнээс эзэн бол өөрийнхөө төлөө чанартай байна уу, ёс зүйтэй байна уу хамаагүй гэж үзнэ. Тиймээс нэгэнт энэ мэргэжлийг сонгосон сэтгүүлч та өөрчлөлтийг өөрөөсөө хэлвэл эзэд аяндаа таны мэргэжлийн ёс суртахуунд хошуу дүрхэ болно гэж туршлагатай сэтгүүлчид зөвлөж байна. Хүний хөгжил сангаас Капитал банкар дамжуулан мөнгө авдаг иргэд одоо Mobicom-ийн Most Money үйлчилгээний тусламжтайгаар гар утасны данснаас энэ мөнгө авах боломж бүрдэжээ. Ингэснээр заавал банкнд очиж дугаарлгүйгээр
гар утсаараа дамжуулан мөнгө авах тооцоо хийх Most Mining-ийн 200-аар төлөөлөгчийн газар болон Capital Bank-ны аль салбараас бэлэн мөнгө авах боломжтой болж байгаа юм. Гар утсаараа төлөв үрээтэй Most Mining үйлчилгээг Mobicom корпорацийн охин компани Mobi Finance өнгөрч 10 дугаар сараас нэвтрүүлж эхэлсэн. Дээд богино хугацаанд 25,000 гаруй харилцагчтай 200 орчим төлөөлөгч 500-аар грейд хамтрагчтай болж хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн олон шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлэн ажиллаж байна. Capital Bank-аар дамжуулан хүний хөгжил сангаас мөнгө авдаг Mobicom хэрэглэгчид одоо Most Mining үйлчилгээг ашиглан гар утсандаа мөнгө авах боломжтой боллоо. Сар болгон гар утсандаа мөнгө хүлээж авна. Мөнгө авсан тухай бүр нь мэдээлэл мессеж хурж ирнэ. Тэгээд тэр хурж ирсний дагуу хүн утсандаа мөнгөтэй болцсон үедээ тэр мөнгөө бэлнээр гаргаж авах уу, дээр нь утсаа зэнгэлэх үү, төлбөр тооцоо төлөх үү, үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэх, босод хүн рүү шилжүүлэх гэд бүгдийг өөр тийшээ явалгүйгээр хүссэн үедээ цаг зав гарцлах зарцуулах боломжтой болж байгаамаа. Саяхан бид нэр хүний хөгжсөнгийн мөнгийг картаар олгож байсан бол өнөөдрөөс эхлээд бас технологийн дэвшлиг ашиглаад Mobi Finance банк санхүүгийн байгууллагатай хамтраад энэ дэвшлэлтэд үйлчлэгийг хэрэгжүүлж байгаа. Most Mining-ийн шинэ үйлчилгээ зах зээл нэвтрснээр 21,000 төгрөгөөр гар утсанд авах, нэгжээр сэнэглэх, Mobicom хэрэглэгчид хоорондоо мөнгө шилжүүлэх зэрэг олон боломж нэгдсэн. Мөн Most Mining-ийн грейд үйлчилгээний газруудад төлбөр төлөх, Capital Bank-ны аж салбараас бэлэн мөнгө авах бололцоотой болж байгаа юм аа. Би Интеркосмос Салют маркныхаа цуглуулган дээр түшиглэн ирээдүйд эрдэнэ ажил бичнэ. Судалгааны материалаа одооноос цуглуулад эхэлж гисэн гэж ярих. Насандаа агацсан гэхээр ухаалаг охины амьдралаас бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Том зорилтондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөхийг бага насандаа ухаарсан түүний хөдөлмөрч зан олон хүнд сайн үлгэр дуурайл болно гэдэгт бид итгэлтэй байна. Маркны мишэл гэхээр үндэ тодорхой өрөөний хүмүүс хандахгүй сайн мэддэг юм билээ. Бараг л овгон гэрэлчгэд нэг их хэлсдэггүй. Уул нь тантай танилцуулж байгаа энэ охиныг дорж хорлоогийн мишэл гэдэг. Одоо тэрээр Бээжин хотын ардын их сургуульд олон улсын харилцааны 2 дугаар курс оюутан. Харин Монгол хүн сансарт нэлсэний 30 жилийн ойгоор өөрийнхөө маркны үзэсгэлэнг энд гаргах гэж түр их орондоо ирчгээд байгаа нь энэ. Энэ 30 жилийн бол миний 4-р удаагийн үзсэн маань марк цуглуулах нь ер нь бол хүнээс маш ихтэй төвчээр бас амар их тийм нямбай хувийн тийм оюуны мэдлэг гэдэргээд олон юм шаардлагатай. Мишелийн туулж исэн амьдрал бас бага наснд бусад хүүхдийнхээс арай л өөр бүтээмж өндөртөө өнгөрсөн. Ээж авдаа эрхлэн ид тоглох тэр насндаа Мишель хэдийн авьяасаа хөгжүүлэх их хайгуулын эрэлт эмээтэйгээ хамт гарчихсан явлаа. Улсын тэргүүний 16 дугаар цэцэрлэгт байх үесэл дуулан бүжиглэн бас зурна. Биеийн тамир спортоор хичээлнэ гэ байглаас заяасан бяцхан авьяасаа ууггүй хөдөлмөр хичээл зүтгэл хоёроор улам мөнгө оруулсаар ирсэн. 23 дугаар сургуульд орчход онц сурахын зэрэгцээ марка цуглуулсан загвар зохион бүтээгч бас төгөлдөр хүрээ ямахаа сургууль гээд тоглох цаа үүндээ түн байгаагүй гэдгээ өнөөдөр тэрээр ийхүү хуучилж байна. Хичээлээ тарчаад эхний 2 хоногт нь бүжгийнхаа дугууланд, дараагийн 2 хоногт нь офис дизайнерийнхаа дугууланд, дараагийн 2 өдөр нь төгөлдөр орныхаа дугууланд, тэгээ бүтэнсээ өдөр нь маркны холбоон дээр очиж жишээний ингэж явдаг байсан. Гэхдээ түүний хүрсэн амжилт өхнийх нь ард эмээгийнх нь хичээл зүтгэл үргэлж хамт явсан. Давчгаа илвэл Мишелийн амьдралын лууж нь эмээ байсан гэдэгтээ маргах хүн байхгүй. Ер нь одоо нийгэмдээ нэг сайн хүн бас өсгөж хүмүүжүүлэх гэсэн их жаахан одоо амьдралын одоо голч зорилго байсан. Тэгээ Мишель маань өөрөө ерөөсөө айгүй их тийм олон аюус задарч ирсэн. Тэр олон задарч ирж байгаа аюусыг нь бол би хөгжүүлж өгөх тал дээр харин нэлээд чиглүүлж өгсөн л байх гэж боддгийн. Бид энэ удаад түүний олон авьяаснаас маркны цуглуулгаараа томчуудад хүртэл агцсан олон медалийн эзэн болж чадсан. Монголын нэрийг олон улсад гаргасан амжилтынхын тухай төлхөө харуулахыг хичээлээ. Ихэвчлэн ахмад насныхныг игнэндээ нэгтгсэн маркны холбооныхон дунд сургуулийн Мишель үнэндээ тоон дунд үсэг гэдэг шиг хамгийн залуу нь бас хамгийн адтай нь байлаа. Анх эхлээд 6 настай байхдаа бол одоо олон улсын үзэсгэлэнд оролцсон. Тэрнээс хойш бол одоо ТV дэлхийн үзэсгэлэнд 20 гаруй удаа оролцоод 20 гаруй удаа медаль авсан. Энэ медалийн одоо хамгийн том нь бол том мөнгөсөн медаль гэж байдаг. Тэгэхээр энэ бол одоо олимпийн зэндагаар ирэх юм бол мөнгөн медаль, алтан медалийн босгонд орчод байна гэсэн үг л дээ.
Интеркосмос сэдв цуглуулгаараа өсвөр насны ангилд Хятадд болсон Аз ТV үзэсгэлэнгээс том мөнгөлсөн медаль гээд төв дэлхийн чанартай олон улсын үзэсгэлэнгээс нийтдээ 30 гаруй медаль авч эх орноосоо өөрийн насны ангилд хамгийн дээд амжилтыг үзүүлээд байна. Ер нь хоббигийн дээд нь марк гэдэг үгч бас цаанаа нарийн учиртай юм билээ. Интеркосмос чиглэлтэй марк маш цөөхөн байт юм лээ. Бага ганц нэг нь бол нэлээд их үнэтэй голдож явж байсан. Энэ марк маш их үнэтэй шүү дээ. Одоо энэ бол энэ цаашдаа одоо бидний охиндоо хөгжүүлж байгаа охин минь цаашаа өрөвдөлтөй хөгжүүл ийм үл дэмцэн ийм сайхан хөгжүүлээд бол маш том хөнгө оруулж өгдөг. Түүний хамгийн үнэтэй марк нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар гүүр аригчаагийн хандуулсан сансарт нисгтээ авч явсан маршал Цэдэнбалын хөрөг бүхий энэ марк гинэ. Одоо цуглуулга баяжуулахын зэрэгцээ эрдмийн ажил тал руугаа түлхүү анхаарч ухаа сэдвээ сонгочихсон. Хэрвээ сайн хамгаалчих бол Монголд анхных нь болно гэд түүний яриа ихэнхдээ ирээдүйн цаг дээр яригдах нь бас л сайхан санагдчихлаа. Монголын хөгтөө ордны эрдэм алтан медаль, тэргүүний сурагч алтан медаль, оны шилдэг хүүхэд гэд хүүхдийн байгууллагын бүх шагнал эзнийхээ хэр хөдөлмөрч болохыг таниулж бас ирээдүйн их амжилтын зөв чигийг заагч алтан гац мэд гялцж байна. Одоо үзэгчтэй бүхэнд гадаадын гол мэдээллийн агуулгуудаас хүлээн авсан мэдээг хүргэхээр орчуулагч редактор Цэрэнжив студид ажиллаж байна. Хөтөлбөртэй хамтаа үзэгчдэд баярлалаа. Тэгэхээр энэ сарын 11-нд байгалийн онц ноцтой үзэгдэлд өрсөн Япон улсын ард иргэд унтны усны хомсдолтой нүүр тулгарч ирсэн гэсэн мэдээллийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж эхлэв байна. Ус цэвэршүүлэх нэгэн байгууламжийн дамжуулах хоолойд радио идэвхт бодис илэрснээр Токио хотын орон нутгийн засаг захиргаа бага насны хүүхэдтэй өрөх гэрт савлсан цэвэр усаар хангах ажиллагааг хийх болсноо мэдэгдлээ. Токио хотын хойд хэсэгт орших ус цэвэршүүлэх байгууламжинд хэмжилт хийснээр 1 литр усанд 131 йодын хэмжээ 211 жид хүрсэн болохыг нь тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан Токио хотын эмнэлгийн 23 нэгжид болон 12-оос доош сартай няра хүүхдүүдэд цэвэршүүлсэн буюу савтай усыг тараа нийлүүлэх шийдвэрийг гаргажээ. Засгийн газраас энэ бүсэд байгаа хүүхдийн цэцэрлэг болон өдөр өнжүүлэх байгууллагад хандан хүүхдийн хоол унданд зөвхөн савтай ус хэрэглэхийг зааварчилгаа болгон өгч эхэллээ. Зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл интернетээр ус захиалахаар мэрэж байгаач энэ нь төдийлөн амжилтгүй болж байгааг өгүүлж байна. Усны төвөөс мэдээж байгаагаар 5 гарагийн оройноос эхлэн тус бүсийн оршин суугчид савтай ус худалдан авахар дэлгүүр хошоонд дараалал үүсгэж байгаагаас үүдэн аюулгүй унтны усаар хангах ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа юм байна. Өнөөдрөөс эхлэн орон нутгийн засаг захиргааны нэгжүүд 550 мл-ийн багтаамжтай савлсан усыг тус бүсийн нийт 80 мянган яра хүүхдүүдэд тарааж эхэлсэн байна. Гэхдээ хотын захиргаа унтны усны үйлдвэрлэлд тогтворж хүртэл тэдгээр өрх гэрт савлсан усыг тасалдуулахгүй нээлүүлэх болно гэдгээ мэдгдээд байна. Японы засгийн газар Фукушимагийн ойролцоо газраас бэлтгэгдсэн хүнсний бүтээгдэхүүн за тухайлбал навчит байцаа, бууцаа зэрэг 11 төрлийн хүнсний ногоо сүүс хүн бүтээгдэхүүн усыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж эхэллээ. Эдгээр бүтээгдэхүүнд агуулгадах радио идэвхт бодисын хэмжээ тогтоосон хэмжээнээс давсан тул ийм анхааруулгыг өгч байгаа юм. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын хоол хүнс эмийн байгууллага Японы зүүн хойд хэсгээс нийлүүлэгдэх хүнсний бараа бүтээгдэхүүний импортыг хоригдсан шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Дэлхийн нийтээр Япон улсын атомын цахилгаан станцын үйл ажиллагаа хийгээд ялгарч байгаа радио идэвхт бодисын талаар сэтгэл зовж эхлээд байна. Америкийн нэгдсэн улсын хувьд дээрх шийдвэрийг гаргаад байгаа анхны улсын нэг болоод байгаа бол тун удахгүй Өмнөд Солонгосын засгийн газар үүнтэй ижил төстэй шийдвэрийг гаргах төлөвтэй байна. Мөн Франц улс ч Европын холбоонд хандан Япон улсаас импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүн тавигдах радио идэвхт бодисын хяналтыг нэмэгдүүлэх хүсэлтэд гаргахаар сэхэж байгаа юм. Хэдийгээр байгалийн гамшигаас хойш 13 өдрийн дараагаар Фукушимагийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн горомж шилжүүлэхээр мөрөж байгаач реакторуудыг тогтвортой болгоход тодорхой хугацаа шаардлагатай болоод байна. Одоогийн байдлаар нэгдсэн үндэсний байгууллагын 3 томоохон байгууллага, за тухайлбал хоол хүнс хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын атомын эрчим хүч, дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд хамтарсан мэдээлэл хийж хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад туслан дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Япон улсад тохиосон байгалийн гамшигын эдийн засгийн хохирлын талаар даатгалын компаниуд үнэлт өгүүлэлтээ өгч эхэллээ. За Швейцарын 2 дахь томоохон даатгалын аж ахуйн нэгжийн нэг болох Swiss Re компани нийтдээ 850 сая еврогийн алдагдал хүлээсэн бол Америкийн нэгдсэн улсын AIG компани 500 сая еврогийн алдагдал хүлээжээ. Гэхдээ үндэсний даатгалын зах зээлийн 90 орчим хувийг хяндаг Японы даатгалын компаниуд энэ талаарх